олон нийтээс тэгвэл хоёр дахь нь бол цалингийн асуудалтай хариуцлага юм. Тэгэхээр одоо ер нь бол яг энэ тохиолдолд тэгэж одоо бид нар одоо хариуцлагыг давхардуулж оногдуулахгүй л дээ мэдээж хэрэгтэй. Эхлээд яг зүгээр уучраад, таавшраад одоо ингээд уучлал гуйх ийм бас алхам хийх нь үү гэж харж хүлээж байна. Наара гишүүнийх бол энэ удаагийн давхар үлдээгээр шүү дээ. Өмнө нь бас сануулга харуулж авч тэгээд дааш эндээ хариуцлага хүлээгээгүй шүү дээ. Уучлал гуйхгүй гэдэг. Ер нь бол тий одоо ёс зүйн одоо хороо тэр үед ч одоо улсын их хурлын ёс зүйн хороо гэж байсан. Тэгэхээр ёс зүйн хороогоор бол хорооны хорлоор бол орж исэн. Тэ одоо бас сануулгууд бол авч исэн. Одоо энэ бол одоо 3 дахь асуудал болж байна. Тэгэхээр гэхдээ бид нар бас нэг жаахан одоо хүлээцтэй хандъя гэж бодож байна. Яхахгүй одоо харыг хүлээ. За тэгээ утсаар холбогдоод 904-д бас одоо ийм одоо өөрөө уучлал гуйж хэвлэлийн баг хурлаар олон түмнээс уучлал гуйх ийм бас одоо өөрөөхөө алдаагаа тий одоо ухамсарласан байдлаа илэрхийлэх юм бас боломж байгаа шүү. Алдаагаа засах юм боломж байгаа шүү гэдгийг бас хэлэх ийм бодолтой одоо хэд хэдэн удаа утсаар ярьж байна. Гэхдээ би залгаад холбогдох гээд л үзээд байна л да. Тийм тэгээд одоо мэдээч хэрэг ажил ихтэй байгаа бах. Тийм тэгээ би бас залглаа мессеж бичлээ. Тэгээд ингээ хүлээгээд байж байна. Ахим орчинд инх гэрэл гээд иргэн бас нөгөө Нарантуй Наара гişүнтэй холбоотой үргэлж хонол гаргаад байгаа шиг албачиж ирсэн үү танаа бид? Албачиж ирээгүй байна. Тий. Цахимаар ер нь үргэлж хонол явууллаа гэхэд хүчинтэй тооцож одоо тухайн гишүүний асуудлыг авч хэлцэх үү? Ер нь бол одоо үргэлж хонол нь одоо яг эзэн тодорхой гаргаж байгаа асуудал нь бас одоо яг хууль дөрмийн хүрээнд тийм байх юм бол бид нар тэр үргэлжлэлийг бас хүлээж авч болно тий. Ер нь эмэгтэй гишүүдийн гаргаж байгаа ялангуяа жагсаалтын эмэгтэй гишүүдийн ёс зүйн байдал эмэгтэй гишүүд ялангуяа квотыг одоо багасгая гэдэг байдлаар бас олон нийтэд тийм шүүмжлэлт агуулад байна л да. Тэгэхээр яг ёс зүйн дэд хороо үн дээр одоо цаашаад яаж анхаарч ажиллах вэ? Тэгэхээр ёс зүйн дэд улсын хурлын гишүүдийн одоо ёс зүйн байдал энийг дээшлүүлэх тухай дээр бид нар бол илүү одоо өөрчлөсөн сэргийлэх талын тий ер нь одоо бид нар яг бие авч явах нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлэх тухай дээр голлож анхаарах одоо яг энэ гарч байгаа алдаанууд яг энэ талдаа болоод байна л да. Тэгэхээр энэ талын зүйлийг сануулгах сэрэмжлүүлэх тухай дээр бол төлхөө одоо анхаарч ажиллана гэж бодож байгаа. Тэрнээс биш одоо яг ямар нэгэн алдаа гарсны дараагаар хариуцлага тооцох гэж явахтаа биш тийм ээ. Одоо сэрэмжлүүлэх тухай дээр бол төлхөө анхаарч ажиллая гэсэн бодолтой байна. Уучлаар гişнээс хоцроод ирчлээ. Иргэний зоригны хооногийн дарга Батбаатар өчтөр хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Жагсаалтын гишүүдийг те намынхан саналаар эргүүлэн татдаг хууль санаачилсан хаврын чуулганаар өргөн барьж хилцүүлнэ гэж хэлээ. Энэ хуулийн төслийг та өөрөө жагсаалтаар гишүүд сонгогдсон гишүүний хувьд юу гэж харж байна? Ямар байр суурь таамаглаж байна? Тэгэхээр үндсэн хуульд бол ер нь улсын хурлын гишүүнийг одоо бас эргүүлэн татах тухай зохицуулт бол байдаг. Гэхдээ яг одоо энэ процедурын хувьд бол бас энэ нэг тийм бүрэн тодорхой биш байдаг л да. Тэгэхээр энийг нэг тодорхой болгох нэг алхам гэж би бол харж байгаа. Тэгэхээр нэгэнт одоо ард түмний элч, ард түмний итгэлийг аваад сонгож байгаа улсын хурлын гишүүн хууль тогтоох түвшний төрийн түшээ хүн гэдэг бол бас маш их өндөр хариуцлагатай байх ёстой. Хэрвээ тэр үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлэхгүй бол одоо эргүүлэн татах тухай асуудал зайлшгүй яригдах ёстой зүйл. Би тэгж бодож байна. Баярлалаа.